20 хэдэн улс орны үйлчлэгч нартай байсан. Заан нэг мэдгүй байхгүй бах те. Заан гэдэг амтан дэр урт хамартай. Айгуу гой чөлөөтэй юм асууж олж те. Анхны хайр маяг те. Вау! Чи Монгол юм уу? Аливаа хүний амжилтаа сонголтоос шалтгаалдаг. Өнөөдөр бол өөр газар тав. Тэгэхээр хүн болгон инээмсэглэнэ гэдэг чинь бид өөрөө өөрсдийнхөө бахархал авахгүй. Бид өөрсдөө амьдрал хэрэгжүүлдэг сайхан зүйлүүдээс хуваалцах байгаадаа тун их баяртай. Тэр аливаа нийгмийн хөдөлгөөн зөвчөд ямар залуучууд байдаг. Ингээ бүгдээрээ зочин таваа танилцъя. Бүх зүйлийг чин сэтгэлээсээ гэсэн сэдвэрлэг уншихаар хийж байгаль хүрэлцээрсэн байгаа. Бүгдээрээ алгад шатгацгаая. Очхүүгийн байгаль Хөгжим бүжгийн коллеж, соёл урлагийн их сургуулийн гослол хөгжимчин, хийлч мэргэжлэр төгссөн. Хөгжим бүжгийн коллежийн маркетингийн менежер, Enter Consulting Group-ийн бизнес хөгжлийн захирал. Тэрээр 2012 онд сонгодог гишүүлийн симфони найрал хөгжмийн тоглолт The Best of Classics VIP концертыг Сингапур, Гонконг зэрэг улс орнуудад тогложээ. За ямар ч байсан бүх ирсэн залуучуудтай баярлалаа. Бүгдэнд нь энэ арай минь түргэе. Тэгээд хамгийн түрүүнд намайг энд урьсан явдалд Монголын залуучуудын холбоо болон энд өнөөдөр цаг цаваа гаргаж хүрэлцэн ирсэн та бүхэнд чин сэтгэлээсээ маш их баярлалаа. Тэгээд миний хувьд маш их хүндэтгэлтэй санагдчихээн. Нэгт хоёрдугаар гэх юм бол бас өөрийгөө энэчээ сууж агаад одоо маш их баяртай байна. Тэгээд өнөөдрийг бас халуун дулаан ярилцлагаар одоо бүх юм нь гоё чин сэтгэлээсээ хандаж бүгдөө өнгөрүүлье. Тэгээд гоё чөлөөтэй байгаарэ гэж хэлмээр байна. За тэгэхээр ямар ч гэсэн өнөөдөр бас бидний урилгыг хүлээж аваад энд хүрэлцэж ирээд бас энэ сонирхолтой зүйлүүдтэй ярилцахаар энд хүрэлцэж ирсэн танд баярлалаа. За тэгэхээр манай залуучууд маань бас хэд хэдэн лекцэндээ дараалал суусан байгаа охин залуучууд байгаа. Тэгэхээр ерөнхийдөө сурсан байгаа. Хэдүүл бас өнөөдрийн лекц үзснээр чөлөөтэй байдлаар хоорондоо ингээ харилцан өнгөрүүлэх гэж бодож байгаа. Тэгэхээр өмнөх бас лекцүүд ямар бас таалан санаж байгаа. Ерөнхийдөө ингээ яг лекц маягаар байсан бол өнөөдөр бас харилцан ярилцах маягаар ингээ хамтдаа хөрцөх юм байна. За тэгэхээр эхлээд бид нар бас яг магадгүй энд бас нөгөө яг хөгжмийн талын биш зүгээр одоо юу гэх юм бусад одоо чиглэлээс уулздаг оюутнууд байгаа учраас тантай бас илүү дотн танилцах хүсэж байгаа. Тэгэхээр та эхлээд өөрийнхөө талаар сайхан танилцуулъя тийм үү? За одоо өөрийгөө танилцуулах айгүй урт юм болно. Гэхдээ бүгдээрээ танилцах байгаа юм чинь бас өөрийнхөө талаар дэлгэрэнгүй бас мэдээлэл өгөө тийм ээ. За намайг Очхоо авгатай байгаль гэдэг. Тэгээд хамгийн сонирхолтой нь би 4 сарын 29-нд төрсөн 2 өдрийн төрсөд алхаж байгаа. Тэгээд анх бол би 92 онд хөгжим бүжгийн коллежийн утсан хөгжмийн ангид хийл хөгжмийн ангид орсон. Тэгээд яг үнэндээ бол энэ миний сонголт байгаагүй. Тэгээд 6 настай байсан тэр үед чинь юм хийл мэл зурагтаар чинь ингээд цөөхөн хэдхэн сувг гардаг тий. Тэгэл Орсын хэдэн каналууд үздэг. Тэгээд би бол уран гулгалтын тамирчин болно гэж мөрөөддөг байсан. Тэгээ нэг өдөр унтчихсан чинь ээж дуудаал одоо ингээд сургуульд орох болсон одоо босоод явъя гэж тэгсэн. Тэгэл яаж мэдхэвдээ дагаал явсан айгуу тийм том байшин айгуу тийм сүрлэг байшин намайг угтсан. Тэгээд миний хизээч хийж байгаагүй үйлдэлтэй хизээч харж байгаагүй хүмүүс юун төгөлдөр орны даралт байдгаа тэр хөгжмийн талаар надад ямар ч мэдээлэл байгаагүй. Тэгээд яг шалгалт өгөө тэнцсэн. Ихэнх үедээ бол хөгжим гэдэг бол миний хувьд одоо маш хүндтэй. Тэгэл ээжтэй ингээл яагаад намайг одоо ийм сургуульд оруулсан болоо гэж айгүйх гомдолдог ч юм уу. Тиймэрхүү айгүйх байдаг байсан. Тэгэл та нар хэрвээ үзсэн бол нөгөө миний нэг Unitel-ийн нэг рекламн дээр байгаа нөгөө ванныхаа өрөөнд дотор нота тавиад тоглолдог. Тэр үед чи одооных шиг юм айлууд олон өрөө мөрөнд амьдрдаггүй байсан шүү дээ. Тэгээд ингээл имэйл их чин аавынхаа тэрнээ ингээл алуулаа. Тэгэнгүүтлээ намайг нөгөө нэг ванны өрөөнд оруулаад нотыг би карантин дотор тавьж байгаа тоглолдог байсан. Тэгээд ээж ингээд цагийн хуваараар биччихдэг. За ийм цагийн хуваараар тоглоорой гэл. Тэгээ нөгөөдөө тоглохгүй болохоор имээ ирээл таягаараа цогтөг. Хөөш чи наатаа хөрөөдөч гээл тайвар нийтдээ. Тэгэж ярьдаг байсан. Тэгээд ямар ч байсан би бол тэгэж боддtiin. Миний одоо мэрэгжил хөгжим бол би яг үнэндээ анханасаа миний сонголт байгаагүй ч гэсэн хүн мэрэгчлээ сонгохдоо хичээгээд үзүүлтэй өөрийгөө ялан дийлгээд үзвэл болдгийм байх гэдэг тод жишээг би бас өөрийгөө гэж боддог. Тэгээд энэ нь бас хүний амьдралын дэрэгдэх хүмүүстэй эцэг их найз нөхөд гэр бүлийн дэмжлэг маш их чухал нөлөөтэй байдаг. Ер нь бол би бол хөгжимд ингээд дасаж юм дурлсан байхгүй юу?
дасаад хамт байгаад дасаад дээрээс нь нөгөө өрсөлдөө намайг аягүй хурцлдаг байсан. 4-5 дугаар ангид ороод нөгөө уралдаан тэмцээн болно. Онц сурсан хүүхдүүдийг нөгөө хөгжим бүжгийн коллежийн тайлан тоглолтод оруулдаг байсан. Тэгээд бас энэ чинь хүн лими чинь тайлан тоглолтод ормоор байна тий. Он цаавал зурагтаар гармаар байна гэд иймэрхүү юмнууд байсан учраас өрсөлдөө намайг их тийм хурцлж өгч ирсэн. Тийм учраас аль болох залуучуудтайгаа би айгүй хүчтэй өрсөлдөгч байгаарай гэж бас зөвлөмөр санагдтыг. Тэгээд мэдээж миний өнөөдрийн ганц та нарт уриалаад байгаа зүйл бол бүх зүйл чин сэтгэлээсээ хандцгаая тий. Альва зүйлийг чин сэтгэлээсээ хандаж хийвэл тэр нь дандаа эерэг бүхний эхлэл болдгоо гэж би бас боддгийг. Авилга ашиг сонирхлын зөрчлийн тухай мэдээллийн нэгдсэн сан хамгийн их авилгатай аймаг салбар байгууллагын жигсаалт таны оролцоотойгоор нийгмийн хор тавдруулсан авилгын эсрэг тэмцэлд бодит үр дүн ахиц гаргана. www.avилга.cgman. Тухайн үед ингээл одоо манай нийтийн дуучдын одоо мундаг уран бүтээлчид Жавхлан Баясгалан эдэр гэл манай дээдлийн анги тэгээ Эрдэнэ тунгалаг ихч одоо Бат Эрдэнэ гэл манай одоо өшөө дээрээс нь маш урлагийн одоо өнөөдрийн салбарт нэлээд амжилттай явж байгаа залуучууд бүгд байсан. Тэгээд энэ болгон маань надад аягүйх түлхэц болоод хамгийн анхны уран бүтээл мэдж байгаа та бүхэн байгаа бол би чам таартай киноны хөгжмийг анх 2 дугаар курс тахтаа тоглож исэн. Тэгээд Жанцсан 10 дээр өөрөө ингээ гүйж очиад зөвшөөрөл аваад анх тоглоод тэгээд анхны клипээ хийжсэн. Ер нь бол энэ онд би одоо хийл тоглоод эхэлсний 22 дахь жил тохиож байгаа. Гэхдээ яг одоо олон нийтэд зориулж өөрийгөө таниулах тэр одоо уран бүтээлийг бол хамгийн анх 2004 онд тэг яг бараг 10 жилийн өмнө би чам таартай киноны хөгжмөөр эхлүүлж байлаа. За ингээд соёл төгслөө гэдэг. Тэгээд яг тухайн үед ингэсэн ингээл маркетинг менежмент гэлтэй соёл урлагийн салбар гэл нэг тиймэрхүү юм шин салбар хүчтэй төрж орж ирсэн та нар хэрвээ мэдж байгаа бол тэгэнгүүт нь би бас бодохгүй юу яаж одоо бас өөрийгөө ингээд уран бүтээлээ олон нийтэд түгээхийн тулд би ч гэсэн бас энэ чиглэлийн юмыг сурах хэрэгтэй юм байна хэрэгтэй юм байна гэд тэгээ ястаа нөгөө нэг тоон дотор үсэг цохино гэдэг шиг санхүү эдийн засгийн дээд сургуулийн магистрт орохоор очсон. Тэгээд шалгалтанд нь бэлдэж эхлээд тэг яг бид нар чинь нөгөө тооны суур одоо муутай байсан учраас миний хувьд бол шалгалт нь их хүнд байсан. Тэгээд азарч гэх юм уу яагаад ч гэх юм толгой сайтай ч юм уу. Тэгээд шалгалтандаа тэнцээд ороод би санхүү эдийн засгийн дээд сургуулийн бизнесийн удирдлагаар магистрийн зэрэг хамгаалсан. Тэгээд 2009 онд соёл урлагийн салбарын одоо дотроо сонгодог урлагийн менежментийг боловсронгуй болгох гэдэг сэдвээр мастера хийжсэн ийм түүхтэй. Тэгээл ингээд одоо юу гэдэг чи одоо ерөнхийдөө уран бүтээлийнхаа дийлэнх бүх одоо менежмент, маркетинг ч юм уу тэр юм а бүгдийг тэгээ өөрөө хийчдэг. Тэгэхээр бас дахиад хэлгээд байгаа залуучуудаа өөрийгөө заавал хязгаарлах хэрэггүй те ямар нэгэн хийхээр боломжтой юм юу вэ? Чи юу чадах гад байна? Чамд юу ингэж болмоор юм шиг бодогдоод байна? Тэр болгонлогоо орж явах хэрэгтэй юм шиг зүгээр надад санагддгийн. Одоо ч гэсэн би ингэж зөндөө их юм бодоол байгаа. Хамгийн ихний юм гэх юм бол би Францэл сурах гад одоо ер нь нэлээд тэр тал руугаа сонирхоод ингэ байж байгаа. Ингээд дандаа сурахад оройтхгүй дээрээс нь нэг салбартаа ингээ баригдах ингээ ямар шаардлага байдгүй гэдгийг бас одоо өөрийнхөө юу гэдэг чинь нөгөө бяцхан жишээгээр хэлгээд иймэрхүү. За тэрний дараа яасан гэхээр 2000 за тэгээд оюутан болоо байжсэн чинь соёл урлагийн сургуульд ороо. Тэгээд би чинь ер нь нэлээд жоох идэвхтэй оюутнуудын тоонд ордог. За тэгээд Монголын оюутны холбоо, Монголын Арсан сүлжээ оюутны холбоо эдгээр тэр үед их тийм хүчтэй үйл ажиллагаа явуулдаг энэ төр бидний хувьд байсан. Тэгээс соёл урлагийн сургуульд орсон чинь түүхэндээ оюутны холбоо гэж байгаагүй гэнгүүт нь бас яаж зүгээр ах вэ? Сувисын оюутны холбоо байгууллаа гэж барьцсан. Тийм тэгээ одоо энэ Дархан хотын театрын дарга Батхуйг, за Эрдэнэ тунгалаг, Чимболор, Инхмэнд, Үрэ, Мөнхбат тий. За одоо энэ нөгөө Жавхлангийн амьдрал дууны үгийг зохиосон Соёнбоо гэд бид хэдэн нөхөд нийлээд хамгийн анхны соёл урлагийн сургуулийн оюутны холбоо гэж байгуулж илаа. Тэгээд манай сувисын оюутнуудаа гал оюутны холбоог хэр авч явж байна уу ер нь байгаа юу?
Тийм тэгээд тэр үедсэн чи цэдэр захирал дээр ороод ингэ таахгүй та ингэ мөнгө өгөөч ээ. Бид нар одоо ингэ оюутны холбоотой боллоо, тогтчууллаа, компьютер авъя гэсэн чинь мөнгө авахгүй гэж. Тэгэнгүүт нь ямар арга хэмжээ авсан гэсэн чинь масаахын мөнгө угалц гэж шинжил болдог аахгүй. Тэгэнгүүт нь очиад өсөрч чаа тий та нар ингээд манад компьютер аваад өгөөд ингээд өгөө оронд нь бид нар та нарын шинжилгээ хийж өгье гэсэн. Тэгээд тэрийг Батбаягтай нийлж зохион байгуулсан гутлаа яах вэ? Нөгөө хэд найзуудаа авчид дуулсан шүү дээ. Өөрөө дээр очиж нэг гуугаал, мөнхт дээр очиж нэг гуугаал, Эрдэнэ тонголыг нэг гуугаал. Тэгэнгүүтлээ зурж бичих хэвээр юмнуудын дүрслэг чинь суйс чинь ингээд нөгөө баруун ороод суйс зүүн тийшээ дүрслэг урлагийн дээд сургуулиасан. Тэгээд дүрслийн оюутнуудаасаа гуйгаад хийчдэг. Тэгэл яхахта хөөрхөн оюутнууд юм болохоор нэг шинэ жилийн үеэр бас тэрүүхэн тэндээ хөөрхөн халтур малтуртай аюу хөөрхөн. Тэгээд оюутны холбоогоо байгуулад масаахаас анхны компьютер энтрээ авч байлаа. Гэтэ ер нь бол би ийм салбарт өөрийгөө сорих сонирхолтой. Тэгээд яг хуу ийм улс төрийн гэж хэлэхээсээ илүүтэйгээр нийгмийн салбарт бас ажиллаж исэн юм туршлага бол байгаа. Тэгээд хэрвээ дунд говийн оюутнууд байгаа бол бас сайн байцгаана уу. Би дунд говьроо бас нэлээд хэдэн ажлууд хийжсэн. 4 жил жингээл дунд говийн оюутан залуучуудын холбоотоос хамтарч ажиллаж исэн. Ийм түүхтэй. Тэгээд мэдээж бас нэг дуртахгүй болохгүй би чинь JCI Монгол гэдэг байгууллагын гишүүн. Ер нь бол идэвхтэй насны 30-35 байдаг. Гэхдээ би их залуугаараа 21 настай гишүүн болоод одоо ингээд миний 7 дахь жил явж байгаа. Ер нь JCI Монголын нийт гишүүдийн дундчтай харьцуулах юм бол ер нь залуу хэрнээ олон жил босолж байгаа юм гишүүний тоонд ордог юм байна. За тэгэхээр нэг зүйл бас надад сонирхолтой санагдаж ирсэн. Манай залуучууд бас сонирхолтой ч магадгүй танаа ангийнхнаас ч одоо бас урлагт айгуу өстэй явж байгаа урлагчтай байгааг сонсч байсан тийм ээ. Бас тэр хэдийн талаар ч ярьж байгаа. Тэрний дараагаар бас лекцээс хэлбэр ороо тийм ээ. Тэгээ. Дөрөв энд нэг зураг гарч ирсэн. Нэгдүгээр ангийн зураг байсан. Энэ хараа манай нөгөө 92 оны манай нэг анги гэхгүй юу? Тэгээд манай хөгжим мужийн коллежийн ерөнхийдөө суралцж исэн сурагчид бид нар ингээд одооны өнөөдрийн Монголын соёл урлагийн салбар тэр дундаа рок попын ертөнцид ер нь нэлээд амжилттай явж байгаа та бүхний одоо хүндэлдэг хайрладаг дуучид их олон байдаг тий. За жишээлбэл Камертон хамтлаг, Spike хамтлаг, тэгээ хийлч дээгийгч эдгээр нийлээд бүгд нэг анги гэхгүй юу. Тэгээ тэдний ангийнхаа ер нь нэг хөгжим мужийнхаа уулзахаар айгүй өнгөрдөө. Манай анги ер нь хамгийн лаг маг гингүүт манай анги бас яаж дотох уу? Тэгээд бас үзэлцдэг байхгүй. Одоо би тань тэгээ энэ алтлаар манай 1-р ангийн зураг энэ 3 дахь нь би. Тэгээд миний тэр яг цаана зогсож байгаа та нар нэг күүш гээд одоо жаз дуулаад байгаа залууг мэдхүү. Тэ энэ миний хажууд зогсож байгаа чи күүш байхгүй. Тэгээ күүшийн хажууд зогсож байгаа болохоор хэн бэ гэхээр 3 охины ано. Тэ инээстэй. За тэгээ явж яснаа тэр цаатлаасаа 3 дахь хар хувцастай эрэхтэй хөхт байгаад энэ болохоор нөгөө Оки гэдэг тэгчтэй одоо ингээл бүхэл Монголын хит болж байгаа дууны үгийг зохиодог бас авьяаслаг хөгжмийн зохиолч юм залуу миний бас сэтгэлийн чимээ эдэргээд гой айзуудыг зохиож исэн манай бас ангийн залуу ахгүй. За өшөө тийшээ яваад яг манай багшийн 100 гарт талд тэр 100 гарт наадах чинь бас анар одоо энэ курсороо залуу байгаа тэр үед манай хөгжим бүжгийн бүх охтууд ингээд амар дурлж муралдаг. Гэтэ ангийн охтууд айгүй харамлдаг байсан. Дахиад нэг дурлалдаг залуу байсан. Одоо энэ хажууд энэ анар болохоор та нар бүгдөө мэдэндээ Cinema Night гэж дандаа хийгддэг тий. Тэгээд тэр Cinema Night одоо энэ киноны хөгжмүүдийн бүх хөгжмийн найруулгыг хийдэг төгөлдөр хуурж удирдаач анар гээд залуу бас манай ангийн залуу. Тэгэд энэ бол анхлан санаачилж эднийг бүгдийг хийжсэн юм залуу байгаа. Тэгээ манай соологийн зураг байхгүй энэ 3 охины сооло бас манай анги. За дахиад нэг анар байгаа. Дахиад нэг анар энд байхгүй. Тэгээ одооны нөгөө Lemon хамтлагийн чинь түүх болохоор яаж эхэлсэн бэ гэхээр манай анги 3 анартай байсан. Тэгээ анхнаасаа Анарс гэдэг хамтлагаар эхэлсэн. Тэгээд Анарс хамтлагч чинь явсаар агаад Lemon олж хөрсөн байхгүй. Тэгээд Lemon-ийн баскетаар чи анар нь бас манай анги. За энэ чи энэ охин болохоор нөгөө төгөлдөр хуурч аами гэдэг штэ тий. Энэ болохоор төгөлдөр хуурч аами юм. За тэгээд энэ дотор дурдвал ингээд маш олон тэгээ одоо хөгжмийн урлагт амжилттай явж байгаа ийм залуучууд байгаа. Тэгэхээр би эртээ дээгийгчтэй ярьж байгаа гэсэн манай анги сайн ярих юм бол таны ангиг дийлж гинэ гэж. Тэгсэн чинь надраа буцаага шалаад тэгж ярил тэгвэл өөр салбарт амжилттай явж байгаагаар уралтыг гэсэн. Тэгээ бид нар одоо уралдуулж амжиг байгаа.
За өөр ямар зураг вэ? Энэ болохоор би нөгөө түрүү ярьжсэн шүү дээ нөгөө дунд гавьяа оюутан залуучуудын холбоотой их хамтарч ажилладаг. Тэгээд их хурлын гишүүний туслах байхдаа бас ийм бяцхан уулзалтууд хийгээд орон нутгаас бас Улаанбаатарт суралцж байгаа оюутан залуучуудтай бас дэмжлэг болох үүднээс уулздаг ийм олон юм хийдэг байсан. За бүгд ангийн нэг баяр хүргэе. залуучууд тавхийг энэ дээр байнга анхаарч энэ бүгдийг сэтгэж Дөрвөн төрлийн 21 сарын үзэгч нартай байсан. Заам нэг мэдгүй юм байхгүй бах те. Заан гэдэг амтан дэр урт хамартай. Айгуугаа чөлөөтэй юм асууж олж те. Анхны хайр маяг гээ. Вау! Чи Монгол юм уу? Аливаа хүний амжилтаа сонголтоо шалтгаалдаг. Өнөөдөр бол өөр газар тавх. Тэгэхээр хүн болгон инээмсэглэнэ гэдэг чинь Бид өөртөөхөө бахархал авахгүй. Бид өөртөө амьдрал хэрэгжүүлдэг сайхан зүйлүүдээс хуваалцах байгаадаа тун их баяртай. Тэр аливаа нийгмийн хөдлөх зөвчүүд ямар залуучууд байдаг. I have a dream. Тэгээд одоо бас л нөгөө хэлэх гээд байгаа нь энэ урлагч ер нь яг соёл урлаг гэх дотроо сонгодог урлаг маань өөрөө их тийм залуугаараа сонгодог. Одоо эмчиг хүмүүс олон жил сурдаг гэж ярьдаг шиг одоо хийл хөгжмийг юм уу төгөлдөр хур хөгжмийг бол заавал 6 настайгаас эхэлж сурна. Түүнээс оройтох юм бол мэрэгжлийн хөгжимчин болоход одоо их тийм хэцүү байдаг. Яг гоо хитрхи юм гений мэний биш бол хүндтэй тийм ээ. Тэгээд бас хэлэх гээд байгаа нь одоо бас ингээл амжилттай явж байгаа уран бүтээлч за бүхий салбарын залуучууд байна тийм ээ. Ерөөсөө л ингэдэм байна. Нөгөө л үгээ хэллээ шүү дээ. Чин сэтгэлээсээ хийсэн юм болгон л эерэг үр дагавар авчирдаг. Дандаа нэг дутуу хийгээл бид нар ч тэгдэгчтэй нэг сэтгэл гарахгүй тэгсэн хийгээл өнгөрцөн юм. Дараа нь өөрт бүр ял те нөгөөдгөө дахин хийгээл толгоогоо тогших гэж тэрэнд орвол юмыг ингээд юу ч байсан сэтгэлээсээ хийнэ гэдэг л ерөөсө бүх юмны эхлэл гэж би сүүлийн үед ингээ өөрөө өөртөө ойлгоод байгаа. Тэгээ энийг бас би залуучуудтай бас давхар хэлээ те. Энэ бүх хийж байгаа үйл явц, энэ бүх одоо амьдарж байгаа энэ амьдралын эерэг болгоно нь миний ч бай, та бүхний ч бай, бүгднгийн чинь сэтгэлээсээ хийсэн юм болгоны чинь дандаа хариу үйлдэлүүд байдаг. Тэ? Тэгэхээр бид нар амар том юмнуудыг хийж ярихынхаа өмнө заавал эхлээд хийж байгаа юм болгондоо чин сэтгэлээсээ хандах нь л хамгийн чухал гэдгийг ойлгоод та бүхэн энийг бас надтай хамт адилхан ураа олгоод цааш нь найз нөхөдтэй дамжуулаад тий өшөө дээрээс нь цаашаа явбал их сонирхолтой баг. Би дараа нь тэгээ та бүхэнд энэний талаар нэг Японы Омаяригээ сургалтанд сууж исэн тухайгаа бас ярьж өгье тий. За одоо тэгээд за өнөөдөр хийж байгаа бас маань залуучуудын олон дэлгэцтэй ирсэн байгаа. Тэгэхээр хиний хэлээ. Энэ юу гэхээр хийж байгаа маань өдөр борч аюу найзтайгаа хамтраад хамтран гоё хийх байна. нөгөө монголчуудын гоё үг байдаг штэ юугаар баян түгээрээ дайлна гэдэг шиг анхны гараагаа эхэлжсэн. Би чам таартай киноны хөгжмөө тавуулж үзүүлье.
халуухан насны элчтэй, хээж бүтэхийн элчтэй, оюуны их бэрхтай, ориглон хүсэл тэмүүлэлтэй зөвхнөөдөө Монгол залуусын заяанөөдөө оршигэ. Монголын залуучуудын холбоо. Зүгээр л миний хувьд нөгөө өөрийнхөө амьдралдаа баримталж авдаг тэ зарчим за тэгээд үүнийгээ бас олон нийтэд хүргэхийн сан гэж бодож явдаг зүйлээс сонгосон. Тэгээд яг хөө зүгээр заримдаа ингээд залуучууд гэлтгүү ер нь монголч гэлтгүү орчин үеийн ер нь хүний нийгэм те энэ их эдийн засгийн том өрсөлдөөнүүд за одоо байгаль дэлхийтэйгээ харьцаж байгаа гэл ингээл хүмүүсийн ингээд цаг үе өөрчлөгдөх тусам хүн нөгөө нэг хүний өөрийнх нь мөн чанар тэр дотроо хүнлэг инэрэнгүй байдлаа алддаг юм шиг надад зүгээр санагддгийг. Энэ нь тэгээд би заавал ингээл Монгол гэж голчлохгүй л дээ дэлхийн хаа сайгуул тийм байгаа штэ. Тэгэхээр хүн өөрийнхөө яг тэр байгалийнхаа амьтнаас ялгарах гол юм тэ өөрийнхөө зүрхээрээ сэтгэлээрээ тархиараа үйлдэлд хандах чадвартай юм чинь үүнийгээ битээ алдаасай. Эний бас нэг жишээ бол бид нар хийж байгаа үйлдэлтэй гараад алхсан ч гэсэн чин сэтгэлээс юмд хандаад нэг чихрийн цаасаа хаяхгүй гэд юм болгон жижигнээс эхэлдэг шүү дээ. Бид нар дэлхийг өөрчлөе гэж ярьж байгаа бол тэгэл ядчил карантины усаа яаж хэмнэхээс эхэлнэ. Тэгэхээр энэ бол бүх зүйл чин сэтгэлээсээ хандахыг л хэлэх гээд зүгээр энийг та бүхэнд бас хэлээ. Цаашдаа бас оюутан залуучууд маань урайгаа болгоод бас бүгдөө энэний тухай хэлж яриад тиймэрхүү байяа л гэж бодсон. Тийм тэгээд мэдээж түрүүний ярьсан зүйл бүх зүйлд чин сэтгэлээсээ хандах. Дээрээс нь миний бас нэг зарчим бол би бусдыг айгүйх ойлгохыг хичээдэг. Тэгээд хүнийг тийм ойлгоно гэдэг айгүй том бусдыг ойлгох шээ хүлээн зөвшөөрөх гэдэг айгүй том зүйл байдаг. Тэгээд би аль болох хүмүүсийг хүлээн зөвшөөрөхийг айгүйх оролддог. Яагаад тэгэхээр бид нар бүгдөө хин нэгэн учраас тэр хүмүүст ямар нэгэн байдлаар шалтгаан байгаа учраас хүмүүс үйлдэл хийж амьдрал хандчихдаг. Тийм учраас юу ч мэдхгүйгээр бити хүмүүс тандаараа тэгээд бусдыг аль болох хүлээн зөвшөөрөхийг бодоорой гэж би боддیں۔ Тэгээд торт иддэг хүмүүсийн торт идгээр нь хүлээн зөвшөөрөөд алин мэдгээр нь хүлээн зөвшөөрөх гэж байна. Дэлхийн залуу байхын тулд болохын тулд бид яах ёстой вэ? Дэлхийн залуу. Дэлхий ерөөсөө хол биш гэж нэгдүгээр би хэлэх их дуртай. Хүмүүс бид нар ингээд яг нам мамаг ингээ оюутан байх үед ч юм уу те 10 гаруй жилийн өмнө ингээд дэлхийн тим юм гэхээр ингээд айгүй хол санагддаг гэсэн те. Одоо бол дэлхий гэдэг юм чинь нэг хол биш зүгээр хаана очих уу гэдгээ сонгох тим юутай болсон. Тэгэд би зүгээр нэг саяхан зүгээр бодож ирсэн. Миний амьдралд ч гэсэн тохиолдож ирсэн л да. Айгүйх ингээл нөгөө хүн ингээл үйлс хийх гэхлээр хүмүүс айгүй санаа. За залуухан юм байж ийж, жоохон юм байж ийж гэл айгүйх тэгдэг. Тэгээд надад ч гэсэн ингээд харамсалтай ингээд тиймэрхүү юмнууд айгүйх тохиолдож ирсэн. Ингээл айгүй гой гал халуунаар итгэл үнэмшилтэйгээр тэ ингээл айгүй гой зорих гингүүд нэг нь гарч ирэл. За жоох юм байж чи залуухан байна штэ. Дараа нь болно штэ гэж айгүйх тэгдэг. Би тэгээд залуу хүмүүсийг тэгж хэлдэг хүмүүст их дургу байдгийг. Яагаад тэгэхээр тэр үедээ л хийхгүй бол тэр чинь алдна тэ. Тэгэл дэлхий дээр амжилтанд хүрж байгаа олон сайхан зүйлүүдийг бүтээж байгаа хүмүүс зүгээр л айгүй зоригтой байсан эргэн тойрных нь хүмүүс дэмжсэнд оршиж идэг. Тийм учраас би зүгээр залуучуудтай хэлэх гээд байгаа нь өөрийгөө залуу гэж юмнаас хэрвээ хоош нь л татвал юу дэлхийн байдгаа Улаанбаатарыг ч болж чадахгүй тий. Тэгэхээр аль болох тэр нэг гол нь л тэр тухайн амьдралын дандаа сонголт шүү дээ тийм ээ. Тухайн сонголтын дээр таарсан тэр нэг боломжийг л дандаа ингэж атгаж авах хэрэгтэй юм шүү гэлээ. Тэгэхээр аль болох бити өөрийгөө хойш нь таттэй. Ээл урагшаал сайхан. Тэгтээ тэглээгээд нөгөө бусдад цадаа болол галзуу солиотой юм ийгэдэж болохгүй шүү дээ. Тийм тэгэхээр та нар залуу болмол гээд байгаа юм нэг бити нэх аашааж байгаарэ. Тэгээ надад ч гэсэн амьдрал дээр бас харамсал одоо жоохон баг зэрэг харамсахаар тийм юм бас тохиолдож исэн. Тэгэхээр залуу нас чинь өөрөө л энэ дэлхий дээр байгаа биднэрт дэлхийн хүн болох хамгийн том баялаг учраас тийм. Энэ бол ерөөсөө хол биш. За тэгвэл хамтдаа азтнаа шалгуулцгаая. 49. Суултаа. Эсвэл баярыг.
энэ Монгол хятад Орос солонгос хэл дээр хийгээд маш олон одоо түгээмэл хэрэглэгддэг 100000 иршил 1800 өнгөц 300 сэтгтэй. Надад энэ аюул таалагдсан. Би бас нэг аялах тултай дээдэд аялаад явбал шаардлага гарвал зураг заагаад юм юу вэ? Баярлалаа бүгдээ. Бас хэрэгтэй зүйл. Баярлалаа. Ким бэ? Тас сургуулийн сурагч оюун зөвлөгөө. За баярлалаа. залуучууд тавхийг энэ дээр байг анхаарч энэ бүгдийг сонсож Өнөөдрийн 21 сарын 1-ээс нартай байсан. Заа нэг мэдгүй байхгүй бах те. Заа ингээд амтан дээр урт хамартай. Айгуу гоо чөлөөтэй юм асууж олж штэ. Анхны хайр маяг гээ. Вау! Чи Монгол юм уу? Аливаа хүний амжилтаа сонголтоос шалтгаалдаг. Өнөөдөр бол өөр газар тавтай. Тэгэхээр хүн болгон инээмсэглэнэ гэдэг чинь бид өөрөө өөрсдийнхөө бахархал авахгүй. Бид өөрсдөө амьдралд хэрэгжүүлдэг сайхан зүйлүүдээс хуваалцах байгаадаа тун их баяртай. Тэр аливаа нийгмийн хөдлөх зүйчүүд ямар залуучууд байдаг. Спортоор одоо хичээлээрэй гэж бас уриалмаар байна. Бид хийхгүй бол хэн хийх вэ? Одоо хийхгүй бол хизээ хийх Монголын залуучуудаа та бүхнийг уриалж байна. Өнөөдөр хамтдаа залуучууд бид чадна гэдэг энэ танхимдаг цангид нэгэн дуу хоолойгоор хэлэх гэж бодож байна.